Улсын их хурлын 2024 оны бүсчилсэн тойргуудаас газар нутгийн хувьд хамгийн том нь 2 дугаар тойрог. Түүнд Увс, Ховдод, Завхан, Говьалтай гэсэн 4 аймаг багтаж буй. Эдгээр аймагаас 10 гишүүн тодорно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга амар хаясгалангаар ахлуулсан ардын намын 10. Амар хаясгалан өөрийн зөвлөх Татврын ерөнхий газрын дараагаас нь Заяавалаа хөтлөөд энэ тойрогт хүч үзнэ. Гэхдээ Заяавалыг Хүрлбаатарын хүн гихэнч бий. Учир нь Заяавал анх Хүрлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж төрд орох замаа зассан. Түүнээс хойш хувь хувьсгалын намтранч Хүрлбаатартай холбоотой явж ирсэн. Үлдсэн 8 дотор 3 ч сайд бий. Эдийн засаг хөгжлийн сайд Хүрлбаатар, зам тээврийн сайд Бямбцогт, эрчим хүчний сайд Чойжилсур нар, бүгд л чих халуун сайд нар. Үргэлжлүүлэн хэд хэдэн гишүүн бий. Эмэгтэйчүүдээс баяр сайхан, эрчүүдээс цэрэн пунцэг нарыг энд онцлие. Од жаргалын MCS группд маркетингийн менежер, Баясгалангийн Eagle телевизэд маркетингийн албаны дараагаар ажиллаж байгаад 2016 онд боловсрол шинжилгээ ухааны яамны төрийн нарийн бичгийн дараагаар томилогдож төрд орж ирсэн баяр сайхан олон компанитай бүх биш бизнесмен болсон намтар харин цэрэн пунцэг сургуу 4 жилээ дуусгаж сул гишүүний оронтой бөглөж байгаа аятаа энэ тойрогт хүч үзнэ. Монголчууд ч тэгээд бүх бизнесний хоёртой дуртай дөө. Мэдээж уламжлал ёсоор энэ тойрогт нэг засаг дарга байгаа. Тэр нь Ховдыг хойд Солонгос шиг болголоо гэх шүүмжлэлийн эзэн Болормаа. Хөрөлсөхийн засгийн газраас оюун эрдний засгийн газарт дамнсан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Мэнд сайхан эрүүл мэндийн сайд Инхболд нар мөн 2 дугаар тойрогт мандат авсан. Мэнд сайхны хувьд ерөнхийлөгч хөрөлсөхийн хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх зам тээврийн сайд Бямбцогттой тун ойр гэж улс төрийн хүрээнд яригддаг. Сүрэг хүчнээс улсын хурлын гишүүн Ажшаа Пүрвдорж нарын луухрууд нахин хин хинэн тойрогтой нэр хүндээ алдаагүй сүрэг хүчний бэстүүд гэж хэлж болно. Үргэлжлүүлэн Тэса группийн эзэн улсын хурлын гишүүн цогт гэрэл Говьалтай засаг дараагасан Амгалан Баатар нарыг ардчилсан намаас Монгол Ардын намын олигархуудын тойрогт нэр цогсон. Цогт гэрлийн тухайд өнгөрсөн сонгуульд тойрогтой хамгийн өндөр санал авч байсан. Тэр утгаараа энэ удаагийн сонгуульд тойрогоо тэр ахлана. Харин усан дээр 6 хэвлүүлдэг Амгалан Баатар даагаа нэхэж орж байгаа. Говьалтайдаа бол хөөхөн хитэн санал зулгаачих үзье.